За юу яцхан guys. Энэ удаа та нартай Freeryn анимын 2 дугаар бүлгийг ярьж өгнө заяа. Харин та нар лайк саба дараад бас болж өгвөл VPN ашиглаад хайп дараад өгвөл бүр их баярлалаа шүү за. Бас нэрээ эхний сеснийг үзэж амжаагүй юм байвал манай сувг дээр 2 part бичлэг орсон байгаа шүү за. Энэ хоёрыг үзчихэд буцаад ороод ирвэл яг сайхан ойлгоно окей. За тэгээд бичлэг рүүгээ оръё доо. Өмнөх бүлгийн төгсгөлд манай ягаа үст чинь 1-р зэргийн шидтэн болцсон шүү дээ. Тиймээс цааш аялах хэрхэн нээгдсэн гэсэн үг. Даанч цол хэрэгэмд нь одоо мөнгө дагалдаж ирэхгүй нь бас харамсалтай юм да. Манай гурав хээрээр гэр хийсэн шигэ аялж явахдаа Freeryn нэгэн гоёмсог чулуу олсон нь ойр хавийнхаа шидийн хүчийг хордог онцгой чулуу юм гинэ. Тэгээд бас иймэрхүү хэмжээтэйг нь зарвал орд харш чудалдаж авч хүрхээр гэж шүү. Гэхдээ манай хэдэд одоо орд харш хэрэггүй шидийн хүч хордог болохоор энэ чулуун ч бас хэрэггүй шүү дээ. Тиймээс энийг энд нь хаяад цааш яваад өглөө. Гэтэл уулын замд гэнтхэн газар цөмрөөд нис чаддаг тулдаа л гайгүй өнгөрлөө гэсэн чинь яагаад ч юм шидийн хүч нь алга болоод агуу руу унаад ирлээ. Гэхдээ энэ агуу төрөүнэг шиг чулуу хаасайгүй байсан болохоор энэ хоёрын маань нисэх шидийн хүчийг хориод байсан болж таарлаа. Бас энэ чулуу нь хэр том хэмжээтэйгээс шалтгаалж шидийн хүчийг хорих хүрээнд том байдаг учраас ийм их чулуун дунд бол шид ашиглах ямар ч боломжгүй болж байгаа юм да. Бас дээрэс нь энэ чулуу бол дэлхий дээрх хамгийн хатуу хүн төрлөختөн яаж чаддгүй цор ганц байгалийн баялаг гиндэ. За тэгээд нэгэн тал нис чадахгүйгээс хойш эртхэн шиг гарах гарцаа хайсан дээр үсттэй. Ядж хахад энэ агуу нь үнэхээр том юм уу? Freeryn хэлсэн үнэн бол энэ агуу ямар нэг авраг мангасын үүр байж ч магадгүй юм. Тэгвэл манай хүн өөрөө тэгж хэлчихэд яаж ийм тайван унтаж чаддаг байна. Гэтэл түүний хэлсэн нь яг үнэн байж таарад. Агуу эзэн болох нэг төрлийн одоо хортой луу юм уу да гараад ирвэ. Хоёр шидтэн маань юу ч хийж чадахгүй дээрээс нь Stark хоронд маш эмзэг болохоор энэ луутай тулдах бол угаасаа дими санаа. Тиймээс манайхан зугатаасаар байгаад арай гэж агуугаас амьд мэд гарч ирлээ. Тэгээд цааш явсаар орой болох үед аз таарч нэгэн дэм буудлаа олоод ашгүй өнөөдөр гадаа хонохгүй нэ гэд баярлаад ортол тэнд нь хамт шалгалт өгсөн 8 дугаар багийнхан сууж шүү. Эднэр ч бас умартыг зорж яваа бөгөөд саарл үстийн төрсөн нутагт сүүлийн үед чөтгөрүүд ихээр гарч ирэх болсон гин. Тиймээс манай нутгаа хамгаалахаар яваа бөгөөд хоёр хамтрагч нь бол зүгээр замд нь ханиулж яваа гэх юм уу. Бас энэ саарл үст чинь манай Stark-д урд нь нэг санал тавьсан гин үү. Тэр нь юу вэ гэхээр саарл үстэй нутагт яг Stark шиг урд шугамны дайчид үнэхээр хэрэгтэй байгаа болохоор ядаж нөхцөл байдал гайгүй болтол 2-3 хаан жил хамт толдаад өгөөч гэж гуйсан юм байна. Хэдийгээр Stark энэ саналаас нь татгалцсан ч гэлээ түүнийг 8 дугаар багийнхантай их л жаргалтай байгааг хараад манай ягаа уст маань жоохон санаа зовсон уу яасан. Оройн Stark дээр хүрээд иртэл Stark түүнд санаа зовлтгүй. Би угаасаа тэдний багт орохгүй. Анхнаасаа Freeryn та хоёртой хамт аялалд гарна гэж шийдсэн учраас энэ шийдвэртээ үнэнч байна гэхийг сонсоод тайвшрах шиг боллоо. Гэхдээ энэ хоёр маань ингэж яхаар үерхчээсэ дээ те. Тэгвэл амархгүй юу? За тэрчих. Маргааш өглөө нь ургахын улаан нарнаар энэ хэд маань өөрсдийнхөө замын хөөхөөр салаад явлаа. Хэдийгээр бүгд умартыг зорж байгаа ч гэлээ 8 дугаар багийнхан далаагаар явхал манай гуравч нь мөнгөө хэмнээд газраар явж янз бүрийн хөлсний ажил хийдэг шүү дээ. Тэдний очисон дараагийн тосхонд нэгэн хөгшин манай хэдэд баатрын хөшөөг өнгөлөөд өгвөл хариуд нь захтансан газар мааждаг шидийн шившлэг өгье гинэ. Мэдээж Freeryn энэ саналыг шууд л зөвшөөрөөд өнөөх баатрын хөшөөг очиод тартал танихгүй юм бидий. Гэхдээ манай хоёр танихгүй. Freeryn бол энэ хүнийг танихаар барах уу бүр. Энэ хүн бол өмнөдийн баатар байсан бөгөөд чөтгөрийн хааны эсрэг маш том гавьяа байгуулж хүн төрлөختний хамгийн хүчирхэг баатар гэж дуудуулах болсон гэж шүү. Дээр үед Freeryn багийнхан чөтгөрийн хааныг ялхаас ч өмнөдийн баатар чөтгөрийн хааны 7 мэрэгд болон мянган жилийн цаадах ирээдүг харах чадвартай Shurahata гэх чөтгөртэй ерөнхийдөө 8 эсрэг нэг тулаан хийсэн байгаа. Гэхдээ энэ тулаанд өмнөдийн баатар 7 мэрэгдээс 3-ыг устгаад дээрээс нь нэмээд үхэгтэй Shurahata-гийн хамтаар нас орсан гэх төвхтэй юмсан ч. Түүний ачаар энэ нутаг орон чөтгөрийн дарангуйллаас салсан болохоор эндхийн ард иргэд өмнөдийн баатрыг чин сэтгэлээсээ дахин шүтдэг. Мөн дээрээс нь баатрын цогц олдоогүй учраас түүнийг одоо болтол Shurahata-тай тулдаж байгаа гэх домогч байдаг юм байна. Гэхдээ Freeryn хэлснээр бол чөтгөрүүд хүн иддэг учраас мэдээж баатрын цогц дайны талбараас олдоог нь угаасаа гайхаад авах юм биш шүү дээ. Идүүлсэн л байж таараа. Харин тэр өмнөдийн баатар дээх нь үед Freeryn дээр хурч ирээд аялалд хамт явахыг асуусан ч Freeryn татгалцсан байдаг. Угаасаа зөвшөөрөхгүй гэдгийг мэдсээрэж ирж асуусан байгаа юм л та.
Тэгээд бас энэ баатар өөрийгөө ирээдүг харж чаддаг гэж хэлэхэд Фрирен нэг тоосонгүй. Тэгсэн чи харин чи надад итгэхгүй байж болно. Гэхдээ би удахгүй чөтгөрийн хааны 7 мэрэгд болон шүрэ хаатад тулдаж тэнтэй нас барна. Харин чам дээр нэг худалгүй өөр нэг баатар хурч ирээд аян замдаа дагуулж явах болно. Гагцхүү тэр хүн л чөтгөрийн хааныг ялж инх тайван цаг ирнэ гэж хэлээд явж үйж. Мөн түүний хэлснээр бол хэдийгээр ирээдүг харж чаддаг байлаач өөрийнхөө үхлийг өөрчилж чадахгүй нь харамсалтай юм да. Ингээд манай гурав цааш явсаар дараагийн том хотод ирэх үед Фрирен урд урдныхаасаа тэс ондоо болцсон. Юу нөгөө амарч тоглох дуртай хүн чинь зүгээр бошуухан шиг л юм хамаа цуглуулад гэлс явъя гээл. Нөгөө хоёр нь бүр гайхацсан. Яачаад яарад байгаа юм болоо гэсэн чи харин нэг залуу хурж ирснээ Фриреныг энэ хотыг аварсан баатрын багийн гишүүн болохоор эдний эзэн нь манай хүнийг энэ хотод ирсэн сургаар оройн цоог нь дуудсан гинэ. Бодвол манай хүн энийг мэдчихсэн болохоор л гялс явах гэдсэн юм байна л та. Тэгэхээр энэ язгууртан гэр бүлийнхэн удмаар нэг чухал сэлмийг хамгаалдагч дандаа л чөтгөрүүд тэрийг хулгайлчт юм байна. Тиймээс Фриренээс тэр сэлмийг олоод өгөөч гэж гуйгаал дуудаж л тээ. Урд нь ч бас эдний өвөө нь яг ийм хүсэлт тавьж байсан бөгөөд сэлмийг хайж олох ядаргаатай болохоор л Фрирен бушуухан шиг л энэ хотоос явах гээд байж. Харин тэр сэлмийн үнэндээ бол чөтгөрүүдийнх байсан болохоор ингэж байн хулгаалаад байдаг гин. Яагаад ч юм бөөмөд тэр сэлмэнд одоо чөтгөрүүдийг татах нэг тийм өвдөс байдаг гэх юм уу? Ингээд манай гурав чинь өнөөх сэлмийг хайж хэд хоногийн турш хаа сайгүй явсны эцэст нэгэн юучгүй сөөрсөн тосгонд иртэл тэнд нь өөрийгөө аялагч санваартан гих нэгэн эмэгтэй байх ба түүний хэлснээр бол энэ тосгоныг сэлэмтэй чөтгөр устгасан. Харин би тосгоны иргэдэг оршуулж байгаамаа гэд ярьж дуусаагүй байтал Фрирен түүнийг худлаа ярьж байгааг нь мэдсэн бөгөөд үнэндээ бол энэ эмэгтэй чинь сэлмийг хулгайлсан чөтгөр байжээ гэж. Тэгээд хэсэг тулалдсны эцэст Фрирен түүнд үхлийн цохилтыг хийж чөтгөрийг дарж авсан ба урд нь бол энэ сэлмийг хулгайлсан чөтгөрийг хиймэл өөрийн гараар устгаж үйж. Ингээд ямартай ч сэлмийг буцааж авчирч өглөө. Гэхдээ дахиад хизээ чөтгөр ирж хулгайлах юм бөө мэд. Ер нь ийм ядаргаатай сэлмийг зүгээр хайчиж болдгүй юм бах та гэж бодож гэнэ та нар. Тэгж болохгүй. Нэгдүгээрт энэ сэлэм чинь язгууртнуудын хувьд чухал үнэт эдлэл. Хоёрдугаарт гэвэл энэ сэлэм чөтгөрүүдийн гарт орвол цаадуул чинь хаа сайгүй түүвэгээд бүр эннээсээ исэн болно. Угаасаа чөтгөрүүд гэдэг чинь өөрийнхөө олж авсан хүч чадлаа гайхуулж хорлон сүйтгэх дуртай тийм л ад госноо тоххой юу. За тэгээд энэ их ажил дууссан. Харин оронд нь ямар шидийн шившлэг авсан гэж улаан элмийг ногоон болгодог шид заяа. Манай хүн чинь угаасаа шид голно гэж байхгүй л дээ. Тэгээд манай гурав цааш явсаар нэгэн жижиг тосгонд ирлээ. Уг нь энэ тосгонд халуун аршаан байдаг болохоор сайхан алжаалаа тайлъя гэд ирсэн биш. Өнөөх халуун аршаан ширгээд байхгүй болсон гинэ. Харин дараагийн халуун аршаантай газар өөртөл дахиад 7 хоног явна гэж байгаа. Гэхдээ энэ хувьд бас нэг тийм нууц газар халуун аршаан уг нь байдаг л гин. Тэгтээ очих зам нь амар яршигтай. Бас дээрэс нь аюултай амьтдын үүрний хажуугаар явд юм байх. Урд нь Фрирен нөгөө эдтэйгээ хамт энэ газарт ирж ээжилтэй. Тэгтээ бас л бөө юм болж ээж арай гэж очисон гин. Энэ үед тэдний замд 3 толгойтой луу. За лууч гэжтэй. Ер нь бол одоо гөрвөл шиг авраг амтэн гэх юм уу та. Бас дээрэс нь 3 толгойг нь зэрэг таслахгүй бол буцаад урагчдаг гэж байгаа. Тэгтээ Фрирен байгаа цагт ер нь баргийн юмд санаа зовох хэрэггүй л дээ. Яаж иж байгаа л зохицуулж штэ цаадах чинь. Тэгээд энэ гурван маань цааш явсаар агаад нууц аршаан дээрээ ирвээ. Старк уг нь энэ аршааны тухай багшаасаа сонсч байсан бөгөөд ийшээ ирэх зам нь хүнд хэцүү хэрнээ аршаан нь өвөрмөц юм юу ч байхгүй. Гэхдээ л багийнхантайгаа өнгөрөөсөн иймэрхүү дурсамжууд сэтгэлд хизээж мартагдахааргүй үлдсэн гэж хэлж байж. За тэгээд манай гурав цаашаа явсаар дараагийн хотод ирнэ. Энэ удаад нилээн завтай байгаа болохоор 2 хоног саадах юм гин. Тиймээс манай ягаа үст маань жоохон санаачлаг гаргаад маргааш надад хийх юм байхгүй. Завтай л байна да гэсэн чинь Старк ойлгодгүй. Амхандаа болцоонд өрөхгүй мүү л гэдэг байгаа байхгүй юу да. Харин манай мангар чинь сохор азаарч гэх юм уу ойлгоод за тэгвэл маргааш болцъё гэд хэлээд өргсөн чинь ягаа уст өөрөө бараг шоконд ороод байна уу юу. Тэгтээ ямартай ч зөвшөөрч энэ хоёр маань маргааш болцохоор боллоо да. Тэгээд Старк Фриренээс зөвлөгөө авч хаана болцуул дээрөө бас юу хийх үү энтер гэлээ. Оройн харин ягаа уст маань ч бас Фрирен дээр хурж ирээд зөвлөгөө аваал. Даанч манай Фрирен урд нь ганц л удаа болцоонд явж исэн. Тэгтээ тэр нь зүгээр л хиймэлтэй хамт нэг алга болсон муурыг хайсан ч гэх шиг. Тэгэхээр яасан байх нь вэ? Фрирен бол болцооны тухай аачгүй хүн байх нь шүү дээ. За тэгээд ямар ч байсан маргааш өглөө нь ягаа үст гангарч аваал болцоондоо явлаа да.
Энэ хоёрын маань анхны болцоо болохоор хоёулаа л жоохон бие бариад байх шиг. Дээрээс нь Старк ч яасан ч мэдрэмж хүмдэ. Нэг лангуун дээр хосуудад хямдралтай өгнөө гэд нэг хүзүүний зүйлт байсан. Тэрийг ягаа уст авмаар байгаа нэлтэй багт чинь өөр гоё юм үзийгээд яваад өглөө. Тэгснээ нэг том мантун буу заавч идэж интрээ. Хөөхөн болцдог залгинууд байсан. Оройн харин нар жаргахыг харж суунгаа өнгөрсөн дурсамжаа ярилцаал. За ямар тайч болцоовол тун дэжгүүл дуусах шиг боллоо. Маргааш нь манай гурав аяллаа үргэлжлүүлэхээр замдаа гарч хойд өндөрлөгийн шалган нэвтрүүлэх хаалган дээр хурч ирлээ. Эндээс манай хэд хэрэг болох зүйлсээ цуглуулж аваад цэргүүдэд ягаан өст маань 1-р зэргийн шидэтний гэрчлэгээ үзүүлснээр аюултай бүс нутагт нэвтэрч байгаа. Мэдээж аюултай гэдэг нь шууд утгаараа хаа сайгүй юр бусын араатнууд байгаа болохоор алхам тутамдаа сонор сэрэмжтэй л явахгүй болохгүй нэ. Тэгээд манай гурав явсаар агаад нэг жижигхэн тосгонд иртэл энтхий эзэн нь ашгүй хоноод явж болноо л гин. Гэхдээ оронд нь гуйлт байна. Манай энтхийн хамгийн их хүмүүс явдаг зам дээр нэг мангас гарч ирдэг болчоод ёстой зовоож байна. Тэрийг л устгаад өгөөч гэж гуйхан тэр. Мэдээж манайхан угаасаа тэр замаар явах юм чинь Фрерин энэ залуугийн хүсэлтийг зөвшөөрч мангасыг устгаж өгөхөр боллоо. Тэгээд маргааш нь яг тэр замаар нь явж итэл өнөөх мангас чи харин өглөөний цайгаа ууж идэм байгаа сте. Ер нь бол сэлэм энтер ашигладаг бас их эвгүй гар байх нэ энэ. Старк бол ганцаараа аргална гэж бүр байхгүй юм байна хөөе. Тиймээс Фрерин нэлээд хүчтэй шид ашиглаад мангасыг нэг мөсөн дарж авлаа. Тэгээд бас түүний хэлснээр бол үүнээс цааш явах замд саяныхаас ч илүү хүчтэй мангасууд гарч ирнэ л гин. Ингээд манай хэд явсаар агаад хойд өндөрлөгт орших Биа гэх нэгэн тосгонд хурж ирлээ. Биа гэдэг нь германаар шар ариг гэсэн үг хэвгүй юу? Тийм болооч тэр энэ тосгон эртнээсээ л арх дарсараа алдартай байсан гин. Манай гурав хоолоо идчихэд гарч явтал Фрерний хуучны танил нэг одой хурж ирээд нэг ажил туслаад өгөөч. Шидийн хүчтэй нэг хүн хэрэг болоод байна л гин. Фрерин ч түүний саналыг зөвшөөрч бөөндөө хамт энэ одоогийн угсан хонгил түрээд ирлээ. Ерөнхийдөө энэ одоо Босс Хафт гэдэг дээд зэргийн эрхийг 200 жил хайж байгаа бөгөөд урд нь нөгөө хэдтэй энэ хотоор дайрч өнгөрөхдөө зав зай муутай байсан болохоор түүн тусалж чадалгүй яваад өгчөөж. Тэр Босс Хафт гэдэг архийг нуусан буухныг олсон боловч шидийн хаалтаар хамгаалсан болохоор нэвтэрч чадалгүй өдийг хүрчээ. Харин Фрерин энэ шидийн тайлахын тулд доор хаяж 3 сар орноо. Тиймээс ядаргаа гэсэн боловч Старк ягаа уст хоёр одоо хөгшний бүхий л амьдралаа зориулсныг бодоод Фрернийг ятгахсаар байгаа зөвшөөрүүлчлээ. Ингээд нэлээ их өдрийг зарцуулсны үр дүнд шидийн хаалтыг тайлахад маш ойртсон байх нь тэр. Гэтэл нэг өдөр ягаа уст Фрернээс Босс Хафт гэж тийм гоё ярих юм уу гэж асуусан ч харин яг үндэ бол амт муутай онцгийн зүйл биш гинэ. Дээрээс нь тэр архийг дээд зэргийн арх гэж хадан дээр сийлж орхисон хүн нь Фрерний хуучны танил эльф байж. Энэ нөхрөл уйдсандаа тэр Босс Хафт гэдэг чанаргүй архийг хамгийн сайн бүр дээд зэргийн гэж хадан дээр сийлж орхиод шидийн хаалт хийж мэгээд ер нь бол пранк хийцэн байгаа байхгүй юу. Гэхдээ л 200 жилийн хүч хөдөлмөр шүү дээ. Хэдийгээр амтгүй байсан ч гэсэн зорилгодоо бол хүрч чадсан юм чинь энэ амтгүй архинасаа сэтгэлээ хандлуугаад хотынхныг ч гэсэн дайлж цайлаад ямар тайч нэг оройг сайхан л өнгөрөөлөө. Тэгээд манай гурав цааш явсаар хойд өндөрлөгийн худалдааны төв байранд түрээд ирвэ. Тэгсэн чинь яасан гэж Фрерин 80 жилийн өмнө энэгээр дайрч өнгөрөхдөө өр тавьсан байж. Тэгээд тэр өрөө одоо болтол төлөөгүй болохоор хүүн бодогдоод манай хүний байгаа мөнгө нь яагаад ч өрөө дарж хүрдгүй. Тиймээс 300 жилийн турш уурхайд ажиллаж өрөө төлөхөр болчихвол яах вэ? Харин манай хоёр түүний өр яг хэд болохыг сонирхоод асуутал 500 алтан зоос гинэ. Манайхан ийм их мөнгийг олно гэж угаасаа байхгүй. Одоо тэгээд уурхайдаа сайн ажиллах хэрэгтэй болж ах шиг байна да. Ер нь бол энэ нутгийг хов хоосон байхад нь нутгаасаа хөөгдөж явсан дөрвөгсөд анх энд хурж ирээд хойд өндөрлөгийн худалдааны аймааны гол төвийг байгуулж байсан түүхтэй юм байна. Харин одоо бол чөтгөрүүдээс болоод худалдааны замууд нь хаагдаад энэ газар бараг л дампуурсан байгаа гэхүү дээ. Тийм болохоор л манай хүн шиг хүчтэй шидэтний чадварыг ашиглаж энэ муу уурхаага хөл дээр нь босгоод авчвал манай хүний өрийг тэр чигтэн цайруулъя гинэ. Мэдээж ийм сайхан саналыг зөвшөөрлөхгүй яхав дээ. Тэгээд манай хүн чинь эднэрт тусалж уурхаагаас мөнгөний хөдөр олдсноор ашгүй нэг өрнөөсөө салсан байдгийм. Энэ үед хойд өндөрлөгийн Руфн гих жижиг тосгонд Гинау гих зээригийн доор ажилладаг залуу чөтгөрүүдийг устгаж өөрийн төрлөх тосгоноо аварч явна. Зад аврагч гэж дээ. Амьд үлдсэн нэг ч хүн байхгүй. Амьсгаатай байсан ганц хүн нь 5 үг сольж чадалгүй амьсгал хураахан тэр. Мэдээж өөрийнхөө төрлөх тосгоныг ингэж сүйдсэнийг хараад гунигтай байгаа нь ойлгомжтой шүү дээ.
Мөн тэрээр энд ганцаараа ирээгүй бөгөөд нэгдүгээр зэргийн шалгалтанд тэнцсэн методэ ч бас түүнтэй хамт яваа юм байна. Гэтэл энэ үед сүмрүүн хэн нэгэн дайрч орж ирсэн нь манай хэд байж таард юм да. Юу болсон бэ гэхээр хойд өндөрлөгт яваа болохоор ягаа өсдөд ч бас зэри энэ тосгоныг чөлөөлөх даалгавар өгсөн юм байна. Хэдийгээр энэ тосгонд байсан бүх чөтгөрүүдийг устгасан ч гэсэн нэг л зүйл хачин байгаад байна да. Учир нь энтхийг хамгаалж байсан цэргүүд манай Старкаас ч хүчтэй элит хэмжээний дайчд байж. Харин энд байсан чөтгөрүүд эдгээр цэргүүдийн хаана ч хүрэхээргүй сул дорой байсан болохоор ер нь бол тосгоныг сүйтгэсэн хэргийн эзэн одоо олтол амьд байгаа болж таарлаа. Тиймээс манай хэд нийлж байгаад тэр чөтгөрт хариуг нь барьнаа л гин. Гэхдээ эхлээд яг ямар арга барилаар тулалддаг гэдгийг олж мэдэхгүй бол болохгүй. Нилийн хүчтэй чөтгөр болохоор эхний ээлжинд жоохон судалгаа хийнэ. Тэгэхээр тэр чөтгөрт алуулсан хүмүүсийн цогцыг ажиглаад байх нэ нэг биш, хоёр ч биш. Бүр яах аргагүй 4 сэлэм зэрэг ашиглаж чаддаг болж таарад байгаа. Үнэхээр л энэ таамаг үнэн байх ба тэр 4 гартай чөтгөр нь ганцаараа ч бишвэж. Түүний туслах нь манайхны тоо болон хүч чадлыг хэмжиж үзээд ер нь барчих юм шүү. Одоо дайрчул яадیں۔ Гэсэн чи харин 4 гарт бол нэг л муу савин татаад байна. Наадуулыг чинь салгаж яагаад учрыг нь олноо л гин. Нөгөө талд манайхан яг бөөндөө явах гэснэ. Нэг нь эндээ үлдэж хүмүүсийн цогцыг манах хэрэгтэй болоо явчих юм. Хүмүүс үгсэн нэгнийхээ цогцыг чөтгөрт идүүлэхгүй гэсэндээ хамгаалж үлддгийг энэ 4 гарт анзаарсан болохоор албаар олон хүн алчаад идэлгүй үлдээсэн юм байна. Ингээд манай хэд 2 хуваагдаж Старк Гинав 2 тосгонд үлдээд харин нөгөө 3 нь чөтгөрийн новчийг хайхаар боллоо. Тэгээд орой олмогц 4 гартын 2 тослох нь манай 3-ыг олоод ирвэ гэж. Энэ хоёр ч бас их чадварлаг бололтой. Методыг нөгөө хоёроос нь салгангуудаа хувааж авч тулдна гиндэ. Харин манай энэ хоёртой тулдах чөтгөрч бас эвгүй гар байна да. Дайралтыг яаж хийгээд хаасан ч хаанаас яаж хизээ дайрахыг ерөөсөө мэдэрч чадсангүй. Нөгөө талд энэ хоёр маань 4 гартын тухай яриад сууж явах бөгөөд Гинаугийн хуучин хамтрагчийг цааш нь харуулсан чөтгөр бол 4 гарт байсан юм байна. Тэрээр 4 сэлмээ шидийн хүчээр үүсгдэг ба сэлмнийхээ жинг хүснээрээ өөрчилж чаддаг болохоор тулалдахад маш хүнд хэцүү л гин. За тэгсэн энэ үед өнөөх 4 гарт чинь өөрийн биеэр хүрээд ирлээ. Тэгээд тулаа эхлэх үед яг л таамаглаж байсан шиг хэцүү өрсөлдөгч байх нь тэртээ. Харин Гинау ганцхан холын зайнаас биш ойрын зайн тулаанд ч бас нэлээд сайн нөхөр юм байна. Үүнээс гадна манай хүн чинь хар алтан далавч гих нэлээд өндөр төвшний шидийг ашигладгийг хараад 4 гарт бүр догдлоод байна уугүй юу. Гэхдээ л тулаан үргэлжлэх тусам манай хоёр баг багаар ядарч байгаа бол 4 гарт огт ядарсан шинж алга. Энэ янзаараа удаан тулалдвал манай хоёрт ямар ч боломж алга та. Энэ үед Старк дайсны дайралтанд өртсөн боловч яг л энэ мөчийг хүлээж байсан юм шиг байна. Гинауч түүний санааг ойлгоод 4 гартад хүн чарах өгөөд шахалтанд оруулж чадсан байдаг. Гэтэл яасан гэж тосгонд дахиад нэг хүүхэд амьд үлдсэн байдیں۔ Тэр хүүхэд рүү 4 гарт нэг сэлмээ шидэх үед Гинау очиж хүүхдийг хамгаалсан чинь өнөөх нь 4 гартын нөгөө тослох зүсээ хувиргацсан байж таарад Гинау бүр мангар том балиусаар дөрүүлчвэ гэж. За ямар тааж энэ туслахын цааш нь харуулах бол манай хүнд асуудалгүй шүү дээ. Харин энд хүүхэд байх боломжгүй гэдгийг мэдсээр байж чөтгөрийн өрхөнд орсон нь жоохон тэнэг юм болчлоо шүү те. Ингээд баларлаа гэж бодтол Старк босч ирээд энэ 3-ын тулааны 2 дугаар раунд эхэлж явах шиг байна да. Нөгөө талд ягаа уст маань тулалдаал байдаг. Менфририйн зүгээр дээрээс ажиглаал жаргалтай наргагүй ижидэг үстэй. Уг нь ягаа устын эсрэг энэ чөтгөр хамаагүй давуу талтай байгааг харсаар байж яагаад ч юм туслахгүй байх юм. Эсвэл шавьдаа тэгж их хитгээд байгаа юм болов бөө мэд. Харин методигийн өрсөлдөгч маш нягт нямбай тулдахаас гадна дэл сул хөдөлгөөн хийж дайсандаа сул зай өгөх шинж алга. Тиймээс манай хүн арга барилаа жоохон өөрчилж үзэхэр боллоо. Тэр нь юу вэ гэхээр дэл сул дайралт хийж цаг хожиж агаад энэ хооронд чөтгөрийн үүсгэсэн мананг арилгах арга хайж олсон. Ингээд манан арилгатай зэрэгцээд чөтгөрүүд шидийн хүч мэдэрч чадхаа болно доо. Яг тэр үед нь манай ягаа уст алсын зайнаас өнөөх айхтар Золтрак гэдэг дайралтаар 2 чөтгөрийг хоёулангийн цааш харуулсан байдгийн. Харин нөгөө талд 4 гарт чинь нэлээд хүн чарах авсан байгаа штэ. Тиймээс түүний шидээрээ үүсгэсэн сэлмэн урдынх шигэ бат бөх байха болсон учраас манай хоёрт алтан боломж гарлаа л гэсэн үг. Энэ боломжийг ашиглаад түүний сэлмүүдийг хугалж одоо л яллаа гэтэл өнөөх чинь нүцгэн гараараа манай хоёрыг нэвт сүлбээ хайжлөө. Гэхдээ энэ хоёр маань баргийн юмд бэлтгэлтэй байсан болохоор энэнд нэг цочирдсан юмгүй чөтгөрийг дуусгаж хайсан байдаг. Ингээд Гинауг ухаан ороод сэрэхэд метод айл хэдийн түүнийг имжилсэн байх ба Старкийн шарх нь хэдийгээр хүнд байсан ч түүнийг ч бас аварч чадсан л гин.
Энэ өдрөөс хойш нэлээд хоног өнгөрч Старкийн биеч бараг л бүрэн идэглээ. Энэ үед Методе манайхны багт ховрог байхгүй болохоор багт нь нэгдэж цаашид хамт аялье гэсэн боловч Фрейр нь болохоор Яванда Заянтай дахиж уулзаж ч магадгүй. Тиймээс багийн ховрогын орон зайг одоохондоо сул байлгамаар байна гин. Ингээд нэгэн л хамт явахааргүй болсон чинь тус тусын замаа хөөж манай гуравч цааш замдаа гарлаа. Тэгж явсаар хойд өндөрлөгийн Драхэ гэх газар хурж ирсэн ба энэ нутагт луу ихтэй байдаг болохоор хот тосгодууд луугийн дайралтанд өртөх нь илбэг. Тэгээд бүр луунууд чинь сүргээрээ амьдэрд юм биш үү? Энэ тосгоны ойролцоо луунууд үүрлцсэн байгаа болохоор тэднийг л устгаад өгөөч ээ гэх хүсэл тавьж шүү. Уг нь Фририйн энэ хүмүүсийг заавал энд амьдрах хэрэг байна уу? Ер нь нүүчүүл яад юм гэсэн боловч эдгээр хүмүүс төрж өссөн нутгаа яаж хайж явах вэ л гин. Мэдээж ягаа үст Старк хоёр энэ хүмүүс туслахыг хүсэж байгаа болохоор Фрирнийг ятгаал. Харин манай үнчин шагналт нь нэх онц биш гэлээ шидийн ном авахаар болж луугийн сүргийг устгаж өгөхөр болвоо. Тэгээд манай гурав хайж явсаар агаад луугийн сүргийг олоод ирлээ. Хэдийгээр нэх хүчтэй луунууд биш ч гэсэн луунууд ер нь их ухаантай амьтад болохоор бүслээд авчвал өстой лай болноо. Тиймээс бөөнд нь цоглуулж агаад нэг дор устганаа гин. Тэгтэл Старк маань өстой нэг бүх юмны төрөнд л явж явах юм да чаваас. Түүнийг улаан гараараа луунуудтай тулдж явах хооронд манай хоёр ч бас холоос дэмжлэг үзүүлснээр ямартай ч луугийн сүргийг дарж авлаа. Тэгээд амлсан шагналаа аваад манай гуравч цааш замдаа гарах нь тэр. Ер нь манай Фририйн яагаад хүмүүс туслах болгондоо оронд нь юм аваад өгдгийг мэдхүү. Урд нь хиймэлтэй хамт аялж явах үед хиймэлч бас тусалсан хүмүүсээсээ заавал ямар нэг юм авдаг байж л тээ. Тэгээд нэг өдөр Фририйн түүнээс яагаад ядуу хүмүүсээс юм аваад өгдгийг асуухад хэрвээ хүмүүс тусалчаад юу ч авахгүй бол тэр хүмүүс хиймэлд өртөө болж үлднэ. Тиймээс тэдгээр хүмүүсийг өртөө үлдээхгүй тулд жижиг том гэлтхүү өгсөн зүйлсийг авч сэтгэлийн амраадаг байсан гэх юм уу да. За тэр ч яах. Манай гурав цааш явсаар хойд өндөрлөгийн коридор гих нуурын хажууханд ирлээ. Уг нь энэ нуурыг гатлах ёстой ч цаг агаар бүр 7 хоногийн турш шуурхтай байгаа болохоор нэг ч цай болддгүй. Тиймээс цаг агаар гайгүй болтол эндээ хүлээхээр боллоо. Аз олж энтх нь худалдаа 8 хөгжсөн нилээн том хот болохоор хүлээх хугацаанд сайхан амраад авна штэ. Тэгээд хэдэн сарын дараа өвөлж дуусч цаг агаар яг сайхан тогтун болоод за одоо л зав хөлслөөд нуураа гатлаа гэсэн чи харин манай гурав ямар ч мөнгөгүй болцсон байдیں۔ Аз олж энэ хөгшин завны төлбөр авахын оронд манайхантай тохиролцоо ихээр болно. Тэр нь юу вэ гэхээр тэнд харагдж байгаа арал дээр нэгэн хаягдсан сүм байдаг ба тэнд Хиймэл баатрын намтар байгаа юм байна. Урд нь Хиймлийн багийнхан энэ хотыг ч бас аварч байсан болохоор түүний намтрыг хот даяараа л харахыг хүсэж байгаа гэх юм уу та. Харин тэр намтрын Хиймэл аяллахаа дунд хаа нэгтээ алгуулсан гэж ярьж байсан юм байна. Тэгэхээр тэр газар нь энд тохиолж таарлаа л та. Тэгээд манай эд энэ хөгшний хамтаар нуурыг гаталж өнөөх арал дээр иртэл яриад байсан сүмийн шидийн хаалтаар хамгаалсан байдیں۔ Ер нь бол зарим сүм хийдэд эртний судар болон үнэт зүйлсийг үлдээхдээ заавал шидийн хаалт хийд юм байна л та. Гэхдээ энэ нь тийм ч хүчтэй хаалт биш байсан болохоор доор нь л тайлчлаа. Тэгээд дотгошоо яваад ортол яалтчгүй л Хиймлийн хөшөөний доор түүний өөрийнх нь бичсэн намтар байх ба энэ дэвтэр дээр Хиймэл аяллаа түүх болон өдөр тутамдаа юу хийдэг байснаа бичиж үлдээсэн байж. Харин энэ хөгшин манай Фрирнийг Хиймлийн хамтрагч гэдгийг мэдчихэд энэ тэмдэглэлийг авахаас татгалзаж Фририйн дүлдээхээр болвоо. Ингээд манай гурав нуураа гаталж цааш явсаар энэ твийн хамгийн том тооцогдох 3000 метрийн гүн товоо хавцалт тулж ирлээ. Хавцлаас үлээх хүчтэй салхинаас болоод нисээд давах ямар ч боломжгүй. Тиймээс манай гурав арай гайгүй хэсгээр нь тойрч явахаас өөр аргагүй болж байгаа юм да. Тэгээд хавцлыг дагаад алхаж явтал нэг холгүй нэгэн гүүр барьсан байх нь тэр. Тэгэхээр энэ одоо бол 200 жилийн өмнөөс энэ хавцалт гүүр барьж эхэлсэн ба уг нь бол маш чанартай сайн гүүр барьчаад ахад аялагчид болон худалдаачид энэ замаар ерөөсөө явахгүй байгааг нь гайхаад байж өтөл аврах том шувуу гүүрээр гарах гэсэн хүмүүс рүү хүчтэй салхи босгож саад болоод байгаа юм байна. Тэгээд бүр ойрхон үүрээ зассан бололтой нэлээд олуулаа юм аас. Тиймээс эдгээр аврах шувуунуудыг л аргалаад өгөөч гэх гуйлтын хариуд ширүүн хийдэг шидийн ном авахааруулж манай гуравч ажилдаа гарлаа. Тэгэхээр Баатар Хиймлийн багийнхан урд нь энэ замаар явж өнгөрөхдөө энэ одоо хөгшөнтэй таарч байж л тээ. Тухайн үед гүүрээ барьж дуусгаагүй байсан ба цаашид үргэлжлүүлж барих мөнгөгүй зогсон байдалтай болсон байж. Тэрээр ийм хэцүү газар гүүр барих болсон шалтгаан нь гэвэл урд нь эдний тосгоныхан чөтгөрүүдийн дайралтанд өртөөд ядж яхад хамгийн ойрхон цэргийн арим нь хавцлын цаадах хэсэгт байсан болохоор тусламж ирж амжилгүй энэ одоогоос бусад бүх хүмүүс нь алуулчих.
Тиймээс л дахиж тийм зүйл битгий болоосай. Тусламж нь цагтаа ирээсэй гэсэндээ энэ гүүрийг барьж байгаа юм байна. Түүний сайхан сэтгэлийг үнэлсэн хиймэл энэ одоод өөртөө байсан бүх мөнгөө өгсөн байдгийг. Хэдийгээр санхүүжилттэй болсон ч гэлээ гүүрийг барьж дуусахад хамгийн наад захта 100 орчим жил зарцуулах учраас хиймэл энэ гүүрээр амьдралдаа алхаж үзэхгүй гэдгээ мэдсэн ч Фрирний ирээдүйн аялалд зориулж заавал бат бөх гүүр бариарай хэмээн захиж үлдээсэн нь энэ. Тэр өдрөөс хойш одоо өгшин өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж түүний шаргуу хөдөлмөрийг харсан мерсер хүмүүс ч бас түүнд ирж тусалснаар нэг л өдөр энэ гүүрээ барьж дуусгасан төвөгтэй юмсанж. Харин одоо гай болоод байгаа шуунуудыг устгаж өгсөн болохоор энэ гүүр хэн бүхэнд нээлттэй аюулгүй болж энэ хэд маань оройжонгоо найрлсан байдаг юм. Ингээд манай гурав цааш явсаар хойд өндөрлөхийн сэрүүн уур амьсгалтай Шумарын тал нутагт хүрч ирлээ. Гэвч тэдний мөнгө нь цаашдын аялалд хүрэлцэхэргүй болсон байх нь тэрдээ. Фрир нь дандаа л хэрэгтэй хэрэггүй юм авдгаас л болж ахгүй юу. Тэгээд одоо яах вэ гэжсэн чинь манай үнд энэ хавьяас мөнгө олох санаа төрсөн бололтой. Нөгөө хоёроо дагуулаад адал явдал хайгчдын буудалдаг газар хүрээд ирлээ. Эдгээр хүмүүс бол энэ нутгаас олддог нэгэн ашигт малтмалыг хайж явдаг ба тэр ашигт малтмал нь шидийн им бэлтгэхэд маш чухал орцсон олдог болохоор нэлээд өндөр үн хүрдэм байна. Гэхдээ эндхийн зарим хүмүүсийн хувьд сунар бас гэр мөрийг харуул яг Монгол хэм маягтай байгааз. Мөн дээрэс нь эндхийн талхнаас ахуулаад бүх зүйлс нь маш өндөр үнэтэй. Тэрийгэ дагаад мангасыг устгаж өгсний хариуд авах шагналын мөнгө нь ч бас нэлээд өндөр болохоор манай гурав мангас устгаж мөнгө олно гэсэн үг. Тэгээд нэг залуутай уулзаад мангасыг устгах ажил авах ба түүнээс гадна ашигт малтмалын хэсгийг хүн орхооргүй хэдийн хүчээр хаагаад өгөөч гин. Ер нь бол өөрсдөө олборлох хүртэл багаж хэрэгсэл хүн хүчээ бэлдэх хооронд өөр хүмүүст алдахгүй гэсэндээ л тэгж байгаа байх л та. Ингээд манай эд шууд ажилдаа гарлоо. Мангасыг хайж явсаар байгаа долоод эртэл өнөөх нь чон байдаг үстэй. Мэдээж энэ чон бол шагналын мөнгөндөө таарсан маш хүчрхэг амт. Тиймээс манай гурав маш болгоомжтой тайван тулцсны эцэст мангасыг дарж авсан боловч чон гэдэг бол сүргээрээ байдаг амтын шүү дээ. Ингээд манай гурав бүслэгдээд ёстой эвгүй байдалд орвоо гэж. Энэ үед аз таарч өнөөх худалдааны төв байгууллагын харьяалт байдаг цэргүүд хурч ирж манайхныг аварлаа. Мэдээж Фрир нь тэдэнд тусалж санхүүгийн асуудлаас нь гаргаж өгсөн учраас одоо хойд өндөрлөгийн бус нутаг цэргийн хүчээ нэмэгдүүлж чадхаар болсон гэсэн үг. Ингээд манай хэд өнөө шөндөө энэ тоноглоод өглөө нь харин өнөөх ашигт малтмал болох талстаар дүүрэн газарт нар мандахыг харснаа Фрирний хувьд хуучны дурсамжийн сэргээс нь сайхан үйл явдал байсан юм. Хэдийгээр энд нар мандах үед талстын ачаар илүү гоё харагддагч удахгүй хүмүүс олборлоод дуусна гэдэг нь бас харамсалтай. Тэгээд өнөөх залуу дээр очиод шагналын мөнгө автал энэ залуу одоо тэр талстыг дахиж хинч олборлож чадхааргүй боллоо л гин. Яагаад вэ гэхээр энэ залуу чинь өөрөө энэ нутагт төрж өссөн бөгөөд тэрхүү үзэгсэлэнтэй дүр зургийг хамгаалж үлдэхийг хүссэн байж л дээ. Ер нь тэгээд манай гурав чинь явсан газар бүртээ асуудлыг шийдэж өгч бусдын нутгийг хамгаалж яваа ачтай хүмүүс юм да. Гэхдээ ийм бааtruуд нь зөвхөн манай эд ч биш. Өнөөх шалгалтанд тэнцээд 1-р зэргийн шидтэн болсон Денкин гэх хөгшин чинь бас өөрийн төрсөн нутгаа буцааж авахын тулд Чөтөрийн хааны 7 мэрэгдээс амьд үлдсэн цор ганц гишүүн буюу хамгийн хүчирхэг нь болох Махато гэдэг чөтгөртэй үзэлцэхэд бэлэн болсноор энэ бүлэг дуусж байгаа юм да гэж. За тэгээд guys, дараагийн сесн хизээ гарч дуусна. Тэр үед бас ярьж өгнөө заа юу. Та нар харин лайк саба дараад болж өгвөл VPN ашиглаад хайп дараад өгвөл бүр маш их баярлалаа шүү заа юу. Тэгээд бас брон ойртоо шалгалт шүүлэг нүүдэл суудал гэд нилээн завгүй байх болохоор дараагийн бичлэг жоохон удаж магадгүй шүү за. Эртгээ илчээ. За тэгээд тэр болтол түр баяртай.